За энэ удаагийн сонгуульд бид нэр 126 гишүүнтэй парламентыг одоо сонгох анхны сонгуул болж байгаа. За онцлог нь болохоор 78 одоо нэр дэвшигчийг бид нар тойргоос 48 нэр дэвшигчийг бид нар чагсаалтаар сонгох ийм сонгуул болж байгаа. Саналын хуудас маань та бүхнийг сонгуул өгөх саналын хэсгээр очиход хоёр одоо тийм ээ хуудасаас бол бүрдэж бол та бүхэнд бол гарт чинь очино. За эхний хуудас болохоор та бүхэн юуг анхаарах ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд бол дээдл байгаа зааврыг бол унших ёстой гэсэн үг. За хоёрдугаард танаа одоо та өргөт хичнээн мандат буюу одоо хичнээн одоо парламентын гишүүнийг сонгох бай гэдэг тоог бол та бүхэн бол маш сайн мэдснийхаа үндсэн дээр тухайн тоон таархууц нэр дэвшигчийг бол дугуулна гэсэн үг. За ингэхдээ анхаарах зүйл маань юу вэ гэхээр та илүү юм уу дутуу дугуулах юм бол энэ саналын хуудас бол хүчингүй болно. За хоёр дахь хуудас маань ямар хуудас байгаа вэ гэхээр 19 улс төрийн нам 2 эвслээс бүрдсэн эм жагсаалт бол та бүхний гар дээр очино. 48 одоо тэр листэн жагсан нэр дэвшигчийг дэмжиж гэж бодож байгаа бол тухайн намыг яг нь энэ хуудсан дээр дугуулна гэсэн үг. Гэхдээ анхаарах зүйл маань юу вэ гэхээр зөвхөн нэг нам юм уу нэг эвслийг бол дугуулах ёстой гэдгийг анхаарах ёстой. Тэгжиж таны одоо санал хүчинтэй байна гэсэн үг. За жишээлх юм бол Монгол Ардын намаас одоо ерөнхий сайд Монгол Ардын намын дарга оюун эрдний багийг та бүхэн дэмжье. 48-ын лист нь бол одоо нийгмийн төлөөл мөн одоо мэргэжлийн экспертүүдийг жагсаасан одоо тань таалагдж байгаа лист гэж бодож байгаа бол та зөвхөн Монгол Ардын намын уртхыг дугуулна гэсэн үг. Ерөнхий сайда багаар нь дэмжье. Одоо монголчууд 9 дахь удаа парламентын сонгуулийг хийх гэж байна. Тэгээд энэ удаагийн сонгуул таны хувьд таны өнцгөр ямар ач холбогдолтой, ямар түүхэн эргэлтийн зэг дээр ирсэн сонгуул вэ? Үндсэн хууль болон сонгуулийн хуулиар одоо таны ярьсанчлан сонгуулийн тогтолцоогоо бол бүрэн шинчиллээ шүү дээ. Тэгээ хоёр холимог тогтолцоогоор сонгуул явуулах чинь жагсаалтын тухайд би танаас асуух гэж байгаа юм л да. Намууд бүгдээрээ жагсаалтаа зарласан. Зарим намууд бол намын дарга нар нь жагсаалтын 1-р орсон. Харин Монгол Ардын намын хувьд бол мэргэжлийн экспертүүдийг жагсаалтаа оруулж байна гэдгээ зарласан. Хууль тогтоох байгууллага юм чинь ерөөсөн 100% хуульчилт байх ёстой гэж болохгүй шүү дээ. Парламент гэдэг маань өөрөө нэг бүхэл бүтэн цогц бие махбод. Тэгэхээр тэнд элэгч хэрэгтэй, дэлгүүч хэрэгтэй. Зүрхч хэрэгтэй, бөөрч хэрэгтэй. Давсагч хэрэгтэй, тархич хэрэгтэй. Тэгэхээр ганцхан тарихаар, ганцхан зүрхээр явж ирөөсөө цохгүй. Энэ оролцоог хангахын тулд саяны чинь тэр шин сонгуулийн хууль гарч ирээд бүх оролцоог нь хангах гээд бүгдийг сонсоод яваад шүү дээ. Хэрвээ хуучин 76 гараа зүгээр ингээд мажоритараар явчих юм бол санаа зовлтгүйгээр аяг бол нэг нам нь ардын нам нь бараг дангараа засгийн газар байгуулаад ингээд явчихаар. Тэгэхээр Монгол Ардын намын удирдлага бол ер нь эвслийн засгийн газар байгуулсан чи яадгийг гэсэн зориг гаргасан байна шүү дээ. Тэгэхээр энэ сонгуулийн энэ үн цэнтэй үзэл санааг бол нэгдүгээрт их сайн ойлгож ухаарах хэрэгтэй юм шиг байгаа. Зарим улс төр судлаачид дүгнэхтэй бол энэ холимог тогтолцоотой энэ сонгуул нь өөрөө ерөнхий сайдыг сонгох сонгуул юм аа. Агуулгаараа, цаад агуулгаараа гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл оюун эрднийг сонгоно гэдэг чинь Монгол Ардын намыг сонгоно л гэсэн үг. 6 дугаар сарын 28-ны өдөр бид эх 4 жилд Монгол Улсын хуралд та биднийг төлөөлөх 126 гишүүнийг сонгоно. Таны саналаа өгөх саналын хуудас 2 хэсэгтэй. Нэг дэх хэсэгт тойрогт нэр дэвшсэн нэр дэвшигчдийг сонгоно. Харин хоёр дахь хэсэг нь жагсаалтын 48 нэр дэвшигчийг сонгох хуудас. Гэхдээ та анхаараарай. Саналын хоёр дахь хуудас дээр та өөрийн сонгохыг хүссэн зөвхөн нэг нам эвслийг нэрийн өмнөх 100 дугуйг дүүргэн бодож саналаа тэмдэглэнэ. Нэгээс илүү нам эвсэлд санал тэмдэглвэл хүчингүйд тооцно. Та 30 жил болсон намуудад дургүй байж болно. Одоогоор парламентэд суудалтай Монгол Ардын нам, ардчилсан нам, хүн нам болон бусад нам эвслүүд жагсаалт болон тойргоор нэр дэвшигчтэй зарласан. Гэхдээ та өөрийн сонгохыг хүсэж байгаа жагсаалтын нэр дэвшигчийг сонгохын тулд саналын хуудсан дээр заавал намыг сонгох шаардлагатай. Улсын хурлын гишүүнээр өнгөрсөн 4 жил ажилласан ардчилсан намаас нэр дэвшигч Ширнэн Бантын ажшааг улсын хурлын гишүүн болгох уу? Эсвэл Оксфордын их сургуулийн доктор, Монгол соёлын бодлого судлаач, Монгол Ардын намаас нэр дэвшигч Дулмын Бумачийг сонгох уу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөр ардчилсан намаас нэр дэвшигч Баясгалан цогмоор байна уу?
Эсвэл Ахиллес Монгол төрийн бус байгууллагын тэргүүн 13 настайдаа өвчний улмаас нэг хөлөө тайруулсан ч алдарт Нью-Йоркийн марафонд мэрэгжлийн тамирчидтай зэрэгцэнгүйж 42 км замаа амжилттай дуусгасан Монгол Ардын намын нэр дэвшигч Саран Чулууныг сонгох уу? 1990 оноос хойш улсын хурлын гишүүн, сайд, ардчилсан намын дарга байсан Содном Зундуйн Эрдэнэгийг сонгох уу? Эсвэл улсын хурлын даргаар зөвлөхөр ажиллаж байхдаа иргэдийн саналыг үндэслэн хууль хэлэлцэх ди парламентыг санаачлагч Монгол Ардын намаас нэр дэвшигч Номин Чимгийг сонгох уу? Цахим орчинд илэрэгч нэрээр танигдсан Уянгыг сонгох уу? Эсвэл монголчуудын зөнхлөх өвчний эсрэг Д8 дэмийн судалгаа хийж сүрьегүй Монгол төслийг санаачлагч Монгол Ардын намын жагсаалтаар нэр дэвшигч Даваа Самбуугийн Гаммаг сонгох уу? Хэрв жагсаалтын хуудсанд ардчилсан намыг дугуйлвал Монгол улсын ерөнхий сайдаар эх 4 жилд ган төмөр ажиллана. Харин Монгол Ардын намыг дугуйлвал оюун эрдэнэ эх 4 жил ерөнхий сайд болж авилгын эсрэг тэмцэл үндэсний баялагын санг хэрэгжүүлэх ажлаа үргэлжлүүлнэ. Бүр эсвэл хүнийг сонгол намын дарга дор чанд ерөнхий сайд болно. Ардчилсан намын дарга ган төмөр, хүн намын дарга дор чанд нар жагсаалтын нэгт өөрсдийгөө бичсэн бол Монгол Ардын намын дарга оюун эрдэнэ тойрогт нэр дэвшиж жагсаалтынхаа нэгт Токиогийн их сургуулийн доктор, хот төлөөлөгч Лувсан Жамцыг дэвшүүлсэн. Оюун эрдэнэ жагсаалтад нуугдулгүй бага ахалж тойрогт дэвшсэн нь лидерийн шинж. Миний сонголт бол оюун эрдэнэ. Өөрөлдөө нам дугуулж байгаа шүү дээ. Тий. Саналын утсан дээр. Тий. Саналын хуудсан дээр хоёр хуудас. Нэг нь бол тойрогтой дэвшсэн хүмүүсүүдээс хэн боломжтой гэдгээ дугуйлна. Нөгөөх нь аль намаар жолоогоо бариулах вэ гэдгээ дугуйлна. Тэгэхээр оюун эрднийг ерөнхий сайд байгаасаа гэж хүсэж байгаа хүн сонгогч бол Монгол Ардын намыг дугуйлж байж оюун эрдэнэ ерөнхий сайд болно. Монгол мундаг сайхан улсууд байна. Бусад намуудад ч мундаг сайхан залуучууд байгаа. Тэгвэл одоо яг өнөөдрийн тухайн үед бол энэ улс орны зовлон жаргалтай танилцсан яг тухайн үеийнхэн хувьд бол оюун эрдэнэ ялгарчил байна л да. Сайн байна уу? Намайг Даваа Самбуугийн Гамма гэдэг. Би Харвардын ангаа ухааны их сургууль, Харвардын нийгмийн эрүүл мэндийн их сургуульд associate professor үндсэн багшаар ажилладаг. Би хэрвээ парламентэд сонгогдвол Монгол хүний эрүүл мэнд бүх бодлогонд гэсэн зарчмыг баримтлан ажиллах болно. Хэрв та намайг дэмжиж байвал ерөнхий сайд оюун эрднийг багаар нь дэмжиж саналын хуудасны 2 дахь хуудсыг Монгол Ардын нам гэдгийг сонгож дугуйлаарай. Ерөнхий сайдаа багаар нь дэмжиж. Одоо оюун эрдэнэд ер нь буцахсан байхгүй л дээ. Буцахсан байхгүй. Хонь хариулахад яг тэр бэлчээр дээр байгаа юмыг хонь хариулж охин л мэддэг байхгүй юу? Бусд нь бол холоос дурандаад хардаг. Яг дотор нь хярс байна уу нүг байна уу гэдгийг бол мэдэхгүй. Тэгэхээр сүүлийн 8 жил яг улс орны яг энэ зовлонтой юм яг хонио хариулсан засгийн газрын нарийн ширээ юмыг мэдэхгүйгээр уулын ороо дээр сашгараад байна л да. Яг ороод ирэх юм бол энд бэрхшээл байгааг ухаарах ёстой. Тийм учраас засгийн газар доктортой байх явдал бол их чухал юм байна гэж би бодож байгаа юм. Та ерөнхий сайд оюун эрдэнэ буцах зам байхгүй гэж байна. Таны хувьд яагаад ерөнхий сайд оюун эрдэнийг буцах замгүй гэж үзэж байгаа вэ? Хурдан мор гэдэг бол түүнээс муу давхдаг морийг мэддэг учраас хурдан мор гэж байгаа шүү дээ. За яг хүний хувьд нь бол би ерөнхийд нь мэднэ л дээ. Хар баг залуугаас нь мэднэ. Өөрөө бол тэр өөрийнх нь яриад байгаа энэ том авилгацсан системд өөрөө оролцолтойгоо. Оюун эрдэнэ засгийн газар системийн авилгыг нурааж, улс төрийн намууд шүүгтүүдийгүй олон улс дамнан хүчрхэгдсэн манан бүлэглэлийн савраас байгалийн баялагийг салгаж ард түмэндээ шууд хүртэхээр тэмцэж байна. Оюун эрдэнэ засгийн газар элбэг доржоор толгойлуулсан манан бүлэглэл төрийн мөнгөөр эрдэнтийн 49%, Монгол Росцветмент дархны төмөрлөгийн үйлдвэрийг сахал эрдэнэ билэгт өгснийг төр дэргүүлэн авлаа.
Эрдэнэс 5 толгойд үүрэлсэн нам дамсан бүлэглэлийн нүүрсний хулгайг таслан зогсоож чадлаа. Хөгжлийн банкны лөөврийн схемийг задалж, сангуудын хулгай, ашигт малтмалын лиценз, газар олголтын болохыг ээлж дараалан олон нийтэд ил болголоо. Ерөнхий сайд асан сайхан бэлгийг нууцаар байгуулсан оюун толгойн Дубайн гэрээг цуцлалаа. Эрдэнтийн баялагийг үнгүй сормуулж байсан Ачидэгт компани 34%-ийг төр давж, элбэгд орж цагаан нарын лөөврийн схемийг илчиллээ. Баялагтаа эзэн байх тэмцэл тэгш бус хязгааргүйх баялаг. Тэдэнд үйлчилдэг бүлэглэлтэй тэмцэлцээр үндэсний баялагын сангийн тухай хуулиа батлуулж, хууль бусаар хулгайлагдсан стратегийн бүх ордуудынхаа 34%-ийг ард түмний мэдээлд авлаа. Хэрэв бүлэглэлийн гар хөлөөд энэхүү тэмцлийг зогсоовол хязгааргүйх баялагаа ард түмэнд алдсандаа хорсон занаж, хумсаанууж, хилийн чандад отод суугаа бүлэглэлийн эзэд ард түмэн баялагтаа эзэн байх боломжийг бүр мөсөн үгүй хийх болно. Нөгөө талаараа хөгжлийн асуудлыг харахтаа миний бодлоор бол их сайн харьцуулт хийдэг юм байна. Харьцуулт сайн хийн. Тэгэхээр Америк ингээд төгжсөн юм байна. Бид ийм байдалтай байгаа юм байна. Хажуу талд Орос ингээд байгаа юм байна. Хятад ингээд байгаа юм байна. Бид ингээд байгаа юм байна. Гэдэг энэ харьцуултыг их сайн хийнэ гэдэг бол тэр Азийн хөлөг улс мулс гэдэг бүр залуу байхдаа энэ санаанууд гаргаж ирж байна. Ингэж харьцуулт хийх чадвар бол өөрөө хөгжлийн төлхөр байгаа юм. Хөгжлийн төлхөр байгаа юм. Өөрөөр хэлбэл замыг харахаас илүүтэй очих цэгээ илүү харж байгаа байхгүй юу? Ер нь дэлхий жоохон амар түвшин байвал монголчуудын хувьд бол хурд хэрэгтэй байгаа байхгүй юу? Хөгжлийн хурд хэрэгтэй байгаа. Хүч тэр хурд чинь өөрөө хүч тодорхойлно шүү дээ. Хичнээн жижиг юм том юмнаас хурдтай л байвал илүү хүрх газар хурдан хүрнэ. Тийм учраас жижиг улсын хувьд бол хүч гэхээс илүүтэй хурд шаардж байгаа. Тийм учраас бид нар энэ хурд саарснаас болоод л алдаа гарчиж байгаа юм л да. За энэ удаагийн сонгуул саналын хувьд бол саналын хуудасны хувьд бол хоёр хэсэг байна. Ийм. За энэ бол одоо сонгуулийн төв байгууллагаас иргэд олон нийтэд мэдээллийн зорилтоор хүргэж байгаа загварын саналын хуудас. За яг нөгөө үндсэн саналын хуудас бол биш байгаа юм шүү. Ямар ялгаатай байна вэ гэж. Улсын хурлын сонгуульд нийтдээ 13 бүсээс 78 нэр дэвшигч за иргэд олон нийтийн буюу сонгогч таны саналаар сонгогдох боломжтой болж байна. Тухайн бүс нийтдээ 5 мандаттай бол 5 нэр дэвшигчийг зайлшгүй сонгоно. Ингэж санал авах болж байгаа. За нэгийг дутуу юм уу? Хоёрыг илүү ч юм уу? За будах юм бол энэ саналын хуудас хүчингүй болно гэдгийг анхаарах хэрэгтэй болж байна. За хамгийн гол энэ намуудын жагсаалт байна. За 48 одоо нэр дэвшигчийг намууд жагсаалтанд байршуулж иргэд олон нийтийн буюу сонгогч таны саналаар сонгогдох боломжтой. За би Монгол Ардын намаас жинхэнэ нөгөө инженерүүд олон нийтийн төлөөллийг дэмжмээр байна. За одоо иргэний зориг ногоо намд бас миний дэмжиж байгаа 2-3 хүн байна. Энийг бас дугуулчих. Ингээд энэ хүснэгтэн дээр нэгнээс илүү одоо сонголтыг хийх юм бол намуудын жагсаалтын хүснэгт хүчингүй болчихж байгаа шүү. За одоо жишээлбэл за би Монгол Ардын намын дарга Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдний багийг дэмжиж байна. За одоо оюун эрдний ерөнхий сайдын шударга ёсны төлөөх тэмцлийг за шинэ 30 жилийг бас иргэд сонгогчдод хамт эхлүүлэе гэж байгаа. Энэ үйл хэргийг дэмжиж байна л гэж ингэж ойлгож байгаа бол Монгол Ардын нам гэсэн энэ өмнөх хэсгийг л дүүргээ бодчихлоо гэсэн үг юм. Ерөнхий сайдаа багаар нь дэмжиж